Шинэ өглөө ирлээ. Шинэ өглөө сэрлээ. Урамтай өглөө. Урамтай өглөө. Өглөөний мэнд сонсогчдоо урамтай өглөө эхэлж байна. Өнөөдрийн зочин их онцлог генетик тест Монгол төвийн захирал Урангаа эгчтэй уулзж байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ урамтай өглөөний мэндийг хүргье. Сонсогчдод маань юун түрүүнд бас яг генетик тест Монгол гэдэг байгууллагын талаар товчхон мэдээлэл өгье. За генетик тест Монгол гэдэг нь болохоор байгууллагадаа 5 жил болж байгаа. Тухайн хүн өөрийнхөө төрөлхийн ямар чадамжтай байна гэдгийг шинжлэх ухааны үндэстэйгээр мэдж чаддаг гэсэн үг. Манай дээр 3 төрлийн тест явагддаг байгаа. Нэгдүгээр нь болохоор шүлсээр гардаг тест гэдэг. Шүлсээр тухайн хүнээс 7 төрлийн тайлан шүлсний мэдээллийг Европт 24 генетикс гэдэг лабораториглоо шүлсийнхэн дээжийн явуулаад 7 төрлийн тайлан гарч ирдэг. Биднээс дээш 700 жилийн турш бидний өвөг дээдэс хаана амьдарч ийсэн, мөн эрүүл мэндийн хувьд надад ямар нэгэн хавдар эрсдэл байна уу, ямар юм надад тохирох уу, ямар спорт ч юм уу, мөн тэгээд ямар шимт жилийн хоол идвэл би задлж чадахын эрүүл байхын гэсэн мэдээллүүд гарч ирдэг байгаа. Дараагийн нэг бүтээгдэхүүн болохоор манай үйлчлэгээ болохоор хурууны хийгээр тухайн хүнийг төрөлхийн чадамжийг тодорхойлдог ийм үйлчлэгээ байгаа. Тэгэхээр хүн эхийн хөвлөд бүрэлдэж байхдаа хурууны хийн тарих үүсэж байхад хамт бий болж байдаг. Тэгэхээр хурууны хээ бол хүн болгон дахин давтагддаггүй. Яг үүнтэй адилхан хүн болгон өөрийн онцлог чадамжтай гэж үздэг. Дерматоглифик буюу хурууны хээ тархины хоорондын уялдаа холбоог судалдаг шинжлэх ухаан дээр үндэслэгдэж хийгдсэн программын тусламжтайгаар тухайн хүний төрөлхийн өгөгдлийг нь гаргаж ирдэг. За. Эдгээр шинжилгээнээс одоо яг хурууны хээгээр тухайн хүний ямар чадвар голчилж тэр хүнд байна вэ, ур чадвар байна вэ гэдгийг тодорхойлох нэг сонирхолтой санагдаж байна. Яагаад тэгэхээр бидний энэ 7 хоногийн хөндөж байгаа сэдв бол мэрэгжил сонголт байгаа. Хурууны хээгээр өгдөг тестийг ямар насны хүмүүс өгөх боломжтой байдаг вэ? Онцлог нь нас юу байдаг вэ? Хурууны хээ бол эхийн хөвлөд бүрэлддэг гэж би түрүү ярьсан. Гэхдээ манай сканерд уншигдах боломжтой болсон үе нь болохоор 2 наснаас дээш гэсэн. 2 наснаас дээш ямар ч насны хүн хурж ирж үйлчлүүлж болно. Сургуулаа сонгох гэж байгаа байж болно, дугуулаа сонгох гэж байгаа байж болно, мэрэгжлээ сонгох гэж байгаа байж болно, мэрэгжлээ солих гэж байгаа байж болно. Манай дээр хурж ирээд одоо спортын чадамжийг үзүүлээд гимнастикийн чадамж нь маш өндөр гараад тэгэхээр уран гимнастикаар дугууланд секцэд өгөөд жилийн дараа хотын тэмцээн, улсын тэмцээнд маш өндөр байр эзлээ. Тэгээ хамаатнууд нь хүүе гівгээд юу уран гимнастик болчихвоо, хаанаас ингэ мэдчихвэ гэд үгүй юм тест өгөөд тэгээ багш нь үнэхээр сайн байна гэд маш сайн одоо палкан дээрээ оновчтой, тэмцэлтэй зогсож чаддаг хүүхдээ нь үнэхээр сайн байна гэд тэгээд улам илүү сая идэвхтэй дугууланд явуулаа, тэмцээн уралдаанд маш сайн ороод тэгээ хамаатных нь хүүхдүүд ийм амжилт үзэж болдсон бэ, өөрийнх нь чадамжийг мэдснээр ингэж үнэхээр өөрийнхөө нийт чаддсан мэ гэж манай дээр хамаатнууд нь хурж ирж биднэрт энэ түүхийг яриад тэгээ хамаатнууд нь бас тест өгч байсан. Үүнтэй адилхан бас буудлагаар хичээлж байсан бас нэг хүүхэд. Буудлага нь маш өндөр гараад за тэгээд буудлага дээр очисон чи багш нь чи яаж өөрийгөө ийм сайн гэдгийг мэдээд ямар азар чи манай төвд хүрээдэр вэ гэд үгүй би тест өгöd буудлага гарч ирээд юу ч их шалгуулъя гэж бодоод ирлээ гэд. Тэгээд тэр хүүхэд бас амжилттай байгаа гэд аав нь дагуулж ирээд бас өөрийнх нь 2 дөгөөг үзэлээ буудлага байна уу эсвэл өөр тамирчны юу байна уу гэж үзүүлсэн байна. За би спортын тал дээр юм. За мөн одоо яг мэрэгжил дээр гэх юм бол би үнэхээр IT инженер болох хүн байна уу? Шинжилгээ судалгаа чадамж өндөр үү? Эсвэл би үнэхээр борлуулалт сайн хийж чаддаггүй те? Хэдэн саяар нь борлуулалт хийх чадамжтай хүнд байр зарах борлуулах чадамжтай ч юм уу эсвэл бүтээгдэхүүнээ одоо сошиал дээр сурталчлах чадамжтай ч гэдэг юм уу тийм ярианы чадамж өндөр байна уу? Эсвэл соёл урлагийн мэдээ чадамж өндөр байна уу? Гарын эвдөө сайн байна уу? Зураач сайн уу? Эсвэл сайн хийж чадах уу? Эсвэл орон зай мэдрэмж сайн бол би интерьер дизайнер болж чадах уу гэдгээ генетик тестээр өгчих юм бол тухайн хүний орон зайн чадамж үнэхээр 8 чадамж дотроос нь өндөр байх юм бол тохирох мэрэгчлүүдийг бид нар санал болгоод явуулдаг гэсэн. Тэрэн дээр бас хүмүүс яг би одоо миний IT болъё гэж бодож исэн. Үнэхээр миний IT одоо логик чадамж, тунгаан бодох чадамж өндөр байна. Би энэ талаараа явлаа. Би мэрэгчлээ сонгосон гэж хэлж байгаа хүмүүс бас байна. Зарим нь би үнэхээр IT болох сонирхолтой. Гэхдээ минийх бол логик
их үнэхээр өндөр биш юм байна. Би үнэхээр юм харилцааны тал дээр, бизнесийн тал дээр илүү сайн байна гэж харагдаж байна. Одоо ирээдүйд IT үнэхээр мөнгө олно гэж бодоод би IT-г сонгоё гэж бодож байсан. Гэхдээ миний тестэн дээр миний бизнесийн удирдлага өндөр гарсан. Яг бизнесийн удирдлага дээр би угаасаа өөрөө дуртай л да гэж хүмүүс хэлж байгаа байхгүй. Тэгэхээр чинь эрэлттэй мэргэжлүүдийг хараад мэргэжлээ сонгох нь ирээдүйд гарах эрсдэл өндөр байдаг. Хэдийн нийгэмдэр эрэлттэй байгаа боловч чи тэр мэргэжлийг сураад тэр эрэлтэд нийцэхээс ажил хийж чадах уу, үр дүн гаргаж чадах уу гэдэг чинь маш чухал байдаг байхгүй юу? Өөрийгөө мэдхгүйгээс ямар эрсдэл гарах вэ гэхээр цаг хугацааны эрсдэл гарна. 4 жил их сургууль сурна. За хажуугаар нь юу гарах вэ? Мөнгө санхүүгийн эрсдэл гарна. За тэгээ ажлын байран дээр ахаад гарна. Нөгөө ажлын газрын хүмүүсийн ажлыг алах нь шүү дээ. Хэрэглэгчнийхээ итгэлийг алдах нь байна тий. Тэгэхээр багтаа гэхэд 6-7 жил. Тэгээ 6-7 жилд чинь маш их цаг хугацаа мөнгө төгрөг санхүүгийн эрсдэл гарна. Тэгсний оронд сэтгэл зүйн тестүүд гэдэг асуулгын тестүүд байгаа. Асуулгын тестүүд ямар мэргэжилт тохирох вэ гэсэн тестийг бүгэлж болно. Мөн дээрээс нь мөн хурууны хийгээ өгөөд надад үнэхээр цаанаасаа байглаасаа ямар өгөгдөл миний өвөг дээдс аав ээжээс ирсэн бэ гэдгийг мэдчих юм бол цаг хугацаа болоод өөрийнхөө мөнгө санхүү хэмнэ л гэсэн үг. Манай дээр мэргэжлээ сонгоцсон хүмүүс ч ирж байгаа. Жишээ нь би эдийн засгаар суралцж илаа. Тэгээд нэг сонирхолтой санагдахаар нь би өмгөөлөгч болъё гэж бодоод тэгээд хуулийн сургалт сурлаа. Яагаад өмгөөлөгч болсон гэсэн чинь нэг гоё кино үзлээ. Өмгөөлөгч өстой сонирхолтой өстой нэрэ кейсүүдийг галз аваад ингээл хийгээл ер нь хүмүүстэй харилцаа сонирхолтой байна гэж бодоод тэгээд өмгөөлөгч болъё гэж хуульчаар сурлаа. Тэгээд бас сонирхолтой байна. Одоо би яг юу идэм бэлээ гэд манаа дээр ирээд тэгээ хурууны өгөнгөт практик чадамж нь маш өндөр. Тэгээ чи ингээд ийм гой практик чадамжтай биеийн тамирын ийм чадамж өгөгдөл чи маш өндөр 100-аас 100 гэдэг чи өндөр гарч байна. Яагаад спортоор хичээлээгүй гэсэн чи энийгээд багтаа спортод дуртай байсан. Манай ээж биеийн тамирын багш байсан. Тэгэд намайг спортоор яваад хэрэггүй мөнгө олохгүй гэж хэлээд би спортоор яваагүй маа гэж байгаа байхгүй. Тэгээ чи одоо спортоор яв, спортоор хичээлгээ тий одоо би фитнесийн чиглэлээр тэгвэл явъя гэж бодож байна гэ. Тэгээд одоо фитнесийн багш болох гэж сурж байгаа хүн байна. Тэгээд одоо 2-3 мэргэжил сурцсан ч гэсэн явж тест өгөнгөд өөрийнх нь багт нь хүсэж исэн сонирхолтой байсан юм нь өгөгдөл нь гарч ирээд одоо би тэрүүгээр явна. Хэдий одоо 20 гарцаа одоо 30 хүрж байгаа л та. Тэгсэн ч гэсэн одоо цаашаа өчнөө жил ажиллана амьдрын тийм учраас өөрийнхөө өгөгдөл дээр ажиллавал илүү амжилттай одоо явж чадсан ш. Тийм учраас одоо удахгүй фитнесийн тренерийн сургуулийг төгсчүүл өөрөө одоо би фитнест багшлаад энэ чиглэлээр өөрөө бас өндөр гоё биетэй ер нь бол спорт сакс олох дуртай гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чиглэлээр явъя гэд өөрийнхөө мэргэжлийг сонгож байгаа. Бас залуучууд бас байна. Тэгэхээр ямар ч асуумж авахгүй байх нь зөвхөн нэг хурууныхаа уншуулдаг сканер дээр хурууныхаа өндөгнийхийг уншуулаад тухайн хүнээс аль чадамж нь өндөр вэ? Шинжээч чадамж өндөр вэ нөө? Хүнтэй харилцах чадамж өндөр үү? Эсвэл практик гоё чадамж өндөр үү? Гарын эрдвээ сайн уу? Эсвэл хөгжмийн чадамж өндөр үү гэдэг нь гарч ирнэ гэсэн үг. Баярлалаа. Мэргэжлээ сонгох гээд эргэлдэж байгаа. Яг тэр хүмүүст та юу гэж хандаж хэлмээр байна? Хүмүүс ингээд амжилтыг олох гээд гэд хүмүүсийг яаж ингэж хүмүүсээс хайгаад байдаг байхгүй юу? Хүмүүсийн амжилтын түүх, хүмүүс яаж явж гин, энэ хүн яаж компани байгуулсан байна гэд. Тэгэхээр тэр амжилтыг бол тэр хүндээ л тохирсон гэсэн үг байна шүү дээ, тэ. Тэгэхээр би өөрөө хэн бэ? Би юунаас эхлүүл сайн бэ? Би юу сайн чаддаг вэ гэдгээ генетик тест дээр ирээд онцлуулчих юм бол тэн дээрээ үндэслээд дараагийнхын төлөвлөгөө болоод сургуулаа сонгоод явах юм бол илүү амжилттай байх боломжтой л гэсэн. За баярлалаа. За баярлалаа.